хамгийн ойрхон байдаг сэдвүүд гэр бүлийн асуудал. Гэр бүл энэ өдрийн мэндийг үзэгч сонсогч та бүхэндээ хүргэж байна. Мэдмээр юм бэ нэвтрүүлгийн маань шин дугаар тогтсон цагтаа товлсон газраас та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Хамтран хөтлөгчөөр мэдээж Улаанбаатар Эрдэм их сургуулийн хууль зүйн техникийн багш Алтан Гэрэл ах маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг бас хүргье. Энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн хоёулыг ич одоо нөгөө суур мэдлэг олгох сэдэв маань ямар сэдвийн хүрээнд бас тодорхой мэдээлэл өгөхөр болсон билээ. За одоо намайг сэдвээ хилэнгүүт тест хүмүүс бол энэ чинээс бүгд мэдэн штэ гэх тийм арга сэдв байх тийм ээ. Тэгэхээр би бол худалдаа авах гэрээ гэдэг ийм сэдв өнөдөр сонгож авсан. За тун сонирхолтой худалдаа арга мэддэг шхоо сэдв байна уу? Гүй нэгт яг ингээд яг маш олон сонссон үг юм шиг мөртлөө бас л одоо яг нарийн ширээ нь бол мэдэхгүй штэ. Бизнес хийдэг тий жижиг дунд бизнес эрхэлдэг эсвэл худалдаа 8 хийдэг хүмүүс бол баг сар бас илүү чагнаарах юм болов энэ сэдвийн дагуу гэж одоо бодлоо. Дэлгүүрт ороод талх авдаг уу? Аав нь өдөр тутмын үйл ажиллагаа шүү дээ. Тийм. Тэгэл дэлгүүрт ороод талх авдаг, мах авдаг л бол чи худалдаа авах гэрээ байхгүй. Гэрээ энтергээ ярьчингууд энэ энгийн юм орж ирэхгүй байгаа юм биш тийм байна. Тийм байна. Тэгэхээр худалдаа харилцаа гэдэг чинь үндсэндээ биднэрт хамгийн түгээмэл байдаг харилцаа байхгүй. Өдөр тутмын харилцаа. Ерөөсөө тийм байна. Өдөр тутамдаа хийгддэг юм харилцаа. Мэдээж бол ямар юм худалдаж авах гэж байна гэдгээс хамаарат амаар хийх үү, бичгээр хийх үү, үйлдэлээр хийх үү, тэ эн чинь өөрөө ингээд нөгөө тэр нь зохицуулалт нэгээд арай өөр болоо явчихдаг. Тэрнээс бол ер нь хүн болгон эсвэл худалдагч эсвэл худалдаа авахч болчихдаг л байхгүй амьдрал дээр бол тий. Энэ утгаараа бол хүмүүст бол нэг талдаа их ойлгомжтой юм шиг мөртлөө хоёлаа бол нөгөө мэдмээр юм байна гэдэг чинь яг нэг хууль зүйн талаас нь тайлбарлах гэдэг. Тэгэхээр бол энэ худалдан авах гэдэг бол өөрөө маш том сэдв. За тэгээ энэ чинь ингээд төрлөөрөө явна шүү дээ. Жишээлбэл одоо бид нарт хамгийн түгээмэл бол орон сууц худалдаа авах асуудал байна. Автомашин худалдаа авах асуудал байна. Зүгээр нөгөө өдөр тутамдаа дэлгүүрт ороод одоо хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах байна. Худалдаж авах асуудал байна тий. Ингэдэр чи энэ болгон өөрөө арай өөр харилцаатай байна. За тэр ихтгэлвэл зээлээр худалдаж авах харилцаа байна. Одоо бүр түгээмэл болчихлоо тий. Энэ бол одоо бүр түгээмэл боллоо. За арилжаа гэдэг юм байдаг. Одоо бид нар бол нөгөө гадаад нэр томьёогоор нөгөө бартер гэдгээр нэлээ мэддэг. Бартер гэж яриад байдаг. Бартерын харилцаа байгаа шүү дээ. Бартер л гэдэг боловч бартерыг ч одоо оноос монгол үг нь бол арилжаа байхгүй. Арилжах гэж. Арилжах гэж. Тэгэхээр энэ бүхэн чинь өөрөө энэ худалдаа авах гэрээний юм олон төрлүүд. Энэ утгаараа бол энэ маань өөрөө маш том сэдв гэж хэлэх гээд байхгүй. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхаа нэвтрүүлгээр бол энэ худалдаа авах энэ гэрээний ерөнхий суур ойлголтууд авчий гэж бодож байгаа. Тэгээд дараагийн нэг нэвтрүүлгээрээ зөвхөн автомашин тээврийн хэрэгслийг илүү салбарлаад худалдаа авахд одоо юу анхаарах юм бэ? Тэгээд дараагийн нэг дугаараар нь хоёулаа яг орон сууц худалдаа авахд яг юу анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг. Тэгэхээр эднийг ингээд нэг юунд багтааж ярихад бол боломжгүй. Тийм учраас хоёулаа эхлээд өнөөдөртөө бол худалдаа авах гэрээнийхээ ерөнхий суурийг ярих гэж байна. За тэгэхээр мэдээж худалдаа авах ч гэсэн ийм хоёр тал гарч ирнэ. За тэгэхээр бол худалдагчид хуулиар ямар үүрэг оногддог вэ гэхээр бол бит байдлын доголдолгүй гэж байгаа. За би энийгээ нөгөө хоёулаа чинь нэвтрүүлгээр аль болох нөгөө энгийн үгээр ярих гэсэн. Гэхдээ энэ нэр томьёог гэхдээ би хилчээд дараа нь тайлбарлах хэрэгтэй. За бит байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой бичиг баримтыг шилжүүлэх худалдаа авахч нь хэлцэн тохирсон үнийг төлөх тэр эд хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй. Энэ харилцаа бол худалдаа авах гэрээ гэж ингэж том ярьж байгаа байхгүй.
худалдагч талаасаа бол тэр бит байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болон түүнтэй холбоотой бичиг баримтыг нь шилжүүлж өгөх нь байна. Худалдан авагч тал нь бол хилцэн тохирсон үнийг төлөх юм байна. Дээр нь тэр эд хөрөнгөө хүлээн авах ийм үүрэгтэй. Энэ харилцаа бол худалдаа авах гэрээ юм а гэж энэ суурь ойлголтоо нэгдүгээр их сайн авчих хэрэгтэй. За одоо айгүй нөгөө танихгүй нэр томьёо орж ирж байна. Бит байдлын доголдолгүй гэдэг асуудал. За энэ нь юу гэсэн утга вэ гэхлээр бол таны тэр худалдаж байгаа зүйл чинь тухайн зориултаар нь ашиглах шаардлага хангасан байх ёстой шүү гэдэг байхгүй. Хангаж гэнэ үгүй юу гэдэг тийм. Жишээлбэл машин гэхэд яг юутай байх ёстой. Дөрөв дугуйтай, мотор нь ажилдаг, хроп нь ажилдаг, тэ бүхс нь хэвийн. За тэгээ бүх гэрэл дохион ажилдаг. Ингээд юугаар ороход бол үзлэгээр ингээд техник үзлэгээр ороход тэнцгээр ийм байх хэрэгтэй. За тэгээ мэдээж цоошин машин авж байгаа нөхцөлд бол нэг өөр. Тийм бол нөгөө үйлдвэрийн нэг 5 км доторх гүйлттэй. За явж байгаа машин бол яг тэр машиныг одоо ашиглахад боломжтой тийм чанар байдалтай байхыг шаарддаг байгаа. Бит байдлын доголдолгүй гэдэг нь бол энэ 2020 оны машин юм аа. Тэгээд 23 онд Монголд орж ирсэн юм аа гэдэг шүү дээ. 20 онд үйлдвэрлэсэн. 23 онд Монголд орж ирсэн юм аа. Ингээд одоо номероо аваагүй машин худалдаж байна. Тэгэхээр энэ машины хувьд ямар шаардлага тавих вэ гэхээр мэдээж нөгөө цоо шинэ машины шаардлага бол тавигдахгүй нь байна. Тэгвэл 20 онд үйлдвэрлээд 23 онд ороод ирсэн гэхээр харьцангуй шинэ өвтөр машин байх гэж байна. Номер аваагүй гэдэг чинь цаад санаа нь бол Монголын энэ хатуу ширэн зам дээр яваагүй байна. Монголд яваагүй л гэж яриад байдаг шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө бит байдлын доголдолгүй гэдэг ойлголтыг яаж харах вэ гэхээр бол баг шинэ машин гэж л ойлгогдож байгаа байхгүй юу? Баг л. За тэгвэл ийм шаардлага хангасан байх ёстой гэж. За барьж исэн гар утас зарья. За тэгвэл гар утасны хувьд бит байдлын доголдолгүй гэхээр яах вэ гэхээр нөгөөх чинь интернетэд ороход саадгүй байх нь байна. Товч мовч нь бүгдээрээ бүрэн байх нь байна. Дэлгэц юм нь хараагүй байх нь байна. За ганц нэг жижигхэн зураас мураас бол байхыг бол үгүйсэхгүй шинэ утас биш учраас тийм. Гэхдээ яг тэр ингээд нэг утас гээд барихад тэр утасны бүх функц юмнуудаар нь ингээд хэвийн ашиглаж явах боломжтой. Асуудалгүй тийм ээ. Үндсэндээ бол нөгөө бит байдлын доголдолгүй гэдэг ярд ийм байна. Яг тэр зориултаар нь ашиглахад асуудалгүй байх, доголдохгүй л ажиллах юм байна л та тийм ээ. Асуудалгүй. Тэр тал дээр асуудалгүй байхыг хуулийн нэр томьёо нь бол бит байдлын доголдолгүй гэж тодорхойлдог байхгүй. За эрхийн зөрчилгүй гэдэг бол юу орж ирж байгаа нөхдөр бол тэр эд зүйл худалдаж байгаа эд зүйл бол тэр худалдагчийнхаа гэсэн үг байхгүй. Тэрнээс биш эсвэл тэр ямар нэгэн барьцаанд байхгүй ээж байх ёстой гэж байна. Барьцаанд байна гэдэг чинь жишээлбэл надад нэг машин зарах гэж энэ хүн энэ машины чинь барьцаалцсан гэх юм бол чи тэр барьцаалсан хүний өмнө үүрэг хүлээсэн биш шүү дээ. Гэтэл чи тэр үүргээ биелүүлэхгүй л тэр барьцаалсан нөхөр чинь тэр машины чинь авах нэ дээ. Тэгвэл ийм барьцаанд байгаа хөрөнгийг надад жишээлбэл худалдаж болохгүй л гэсэн санаа байхгүй. Яагаад гэвэл би тэр чинь ингээд аваад ашиглах гэсэн чинь тэнд нэг нөхөр гарч ирээд уучлаарай наад алтан хүү чинь надад тийм байгаагүй учраас би энэ машиныг авч байгаамаа гिचгтэр би хохирчих гээд байна шүү дээ. Тэгэхээр ингэж эрхийн зөрчил гэдэг чинь 3 дахь хэн нэгэн итгээд гарч ирээд тэр хөрөнгийн өмчлөх хэрэгтэй маргалдаад байхааргүйгээр ийм хөрөнгийг л зар гэж байгаа байхгүй. Нөгөө талаасаа би нэгэнд мөнгө төлөөд авцсан бол би түүнийхээ заавалч өөрөө би шилжүүлж авах үүрэгтэй болчихж байгаа. Шилжүүлж авахгүй яваад байдаг тохиолдол бас байгаа шүү тийм ээ. Байгаад идэг тий. Тэгэхээр одоо энэ дээр бол одоо хоёул асуусан дээр чинь тэр лөө орчих л да шүү. Тэгэхээр нэгэнд тэр хүн мөнгө төлсөн бол авах үүрэгтэй байгаад энэ худалдан авч чинь. Авахгүй бол одоо худалдагчид ямар боломж гарч ирж байна гэхээр эрх гарч ирж байна гэхээр бол нэгдүгээр тодорхой хугацаанд түүнийг хадгална. Аваач гэж шаардаад энэ чи хөөж аваач энэ чи манай цэглаатанд зай эзлээд байна. Бид нар энийг чинь гаргаад оронд нь өөр юм оруулах гэсэн ингээ болохгүй байна. Чи энийгээ аваач гэдэг. За тэгээд авахгүй байгаадаа бол эн чинь нөгөө хадгалтын зардлыг хэмжлэх юм юу үсчихэж байгаа байхгүй юу? Нөхцөл үсчихэж байгаа. За тэгээд тодорхой хугацаанд үнэхээр авахгүй бол одоо түүнийг нь өөр этгээд зарах хэрэгтэй болчихгүй худалдагч чинь.
худалдан авагч чинь үүрэг нь мөнгөө төлн тэгээд эд хөрөнгөө хүлээж авах ёстой шүү дээ. Тий. Авахгүй байгаад нь шүү дээ. Авахгүй байгаа учраас худалдагч чинь нөгөө нэг дараагийнхаа үйл ажиллагааг бодолцох юм бол өөр хүнд зарчиж болно. Мэдээж өөр хүнд зарчих юм бол нөгөө төрүүчийн худалдан авагчийн мөнгийг нь бол буцааж өгөх мэдээж үүрэгтэй. Тий. Тэгээ хэрвээ энэс маргаан үүсэх юм бол худалдагч бол юуг өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэхээр би энэ хүнд энэ худалдаж авсан юм аваач гэдэг талаар ингэж шаардлага өргүүлж исэн гэдгийг нотлох хэрэгтэй бол. Тий. Энийг хангалттай нотлох юм бол тэр хүн тэр барааг нь өөр хүн зарчихад буруутахгүй. Гэтэл би шаардж исэн гэдгээ нотолж чадахгүй бол нөгөө худалдаа өгч харин нөгөө худалдагчий чинь чи миний хохирлог төлтэй. Би наадхыг чинь аавна гэж тооцоод ийм бэлтгэсэн байсан чи одоо байхгүй болцоо. Одоо би энэс чинь болоод ийм хохирол учирлаа гэдэг ингээ маргаан үүсчих болов. Тэгэхээр нотлох хэрэгтэй болох нь байна тийм. Ер нь альва юм дээр бол хоёулаа ямар ч сэдв ярьж байгаа дандаа нотлогоо яриад байгаа шүү дээ. Аавч нотлогоо. Хуулийн үрээнд тийм. Энэ бол ер нь одоо бит хоёрын нэвтрүүлгийг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс бол энэ аль сэдв дээр юу ч байж болно. Ер нь бол нэг алга дарам цаас бол яагаад ч илүүдэхгүй байхгүй юу. Ерөөсөө баримтжуулж явах ёстой л гэсэн. Дараа нь тэр чинь өөрөө чинь аварна л гэж хэлэх гээд байна. Тий. Дэлгүүрт ороод талах авдаг уу? Аав нь чи өдөр тутмын л үйл ажиллагаа шүү дээ. Дэлгүүрт ороод талах авдаг мах авдаг л бол чи худалдаа авах гэрээ байхгүй. За худалдаа авагч хоёрт бас тодорхой хэмжээний эрх үүргүүд байдаг. За худалдагчаас нь хоёлаа эхлэе л да. Худалдагчид ямар үүрэг байх вэ гэхээр бол нэгдүгээрт тэр төрүүчийн тэр нөгөө биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй барааг эд хөрөнгийг худалдах ийм үүрэгтэй. За тэгээд мэдээж тодорхой хугацаанд хадгалах хэрэгтэй байдаг юм бол худалдан авагчтай тохиролцсны үндсэндээ түүнийг нь бол найдвартай хадгалж явах хэрэгтэй гэж. За тэгээд үүрэг нь ингээд болчлоо. За эрхийн хувьд бол хэрв нөгөө худалдан авсан бараагаа авахгүй бол хадгалтын хөлс нэхэх хэрэгтэй, эсвэл 3 дахь этгээдэд худалдан борлуулах хэрэгтэй. За нөгөө нэг би шууд лангуун дээрээсээ зарж байгаа бол нэг өөр. Гэтэл түүнийг Улаанбаатарт зарчхад худалдан авагч нь дарханд байя л да. Тэгвэл нөгөө зардлын асуудал гарч ирнэ шүү дээ. Тэгвэл хэн ямар зардал төлөх үү гэдэг асуудал гараад ирж байгаа байхгүй. Хэн зардлаад авах вэ? Хэн зардлаад авах вэ? Тэгвэл хуулийн дээр юу юу зардлыг хуваарлсан байдгүй гэхээр бол өнөөдөр би энийг энд ингээд жигнэх, савлж боох. Иймэрхүү зардлууд бол үндсэндээ худалдагч талын зардал. Түүнийг тээврийн хөлс тийм ээ энэ тэрнтэй холбоотой даатгалч гэдэг юм уу энэ зардлууд нь бол худалдан авагч талынх нь зардал болдог. Тий. Энэ нь бол үндсэндээ ингээд ийм тогтцсон худалдаан дээр энийгээ бол ерөнхийдөө бас хуулинд ч яг ингээд зардлыг хуваарлцсан байдаг. Жижигрүүлсэн хөлбрээр нь ярих юм бол нөгөө дайвар явуулна гэдэг чинь тий. Хөдөөнөөс эсвэл хотоос хөдөөр үуч юм. За явууллаа шүү гингүүд нөгөө явуулж байгаа зардлыг нь жолоочт нь нөгөө хүлээн авах тал нь өгдөг. Энэчээс нөгөө нэг явуулж байгаа худалдагч нь бол нөгөө бүрэн бүтэн байдлыг нь одоо бодолцоод жолоочод одоо өгдөг ч юм уу тий. За тэгэнгүүт энэ саяны ярьсантай холбогдуулаад нөгөө эрсдлийн асуудал байгаа юм. Тэгэхээр худалдагчийн өөрийнх нь асаглаатанд байж байгаа дархан руу явуулахаас өмнө тэр бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн асуудал үүсэх юм бол энэний хохирлыг бол худалдагч өөрөө хариуцж байгаа. Яг гэвэл тэр худалдагчийн мэдлээс гараагүй штэ. Тийм байна. Гэтэл одоо нэг дарга ороод нөгөө бараг тэр нөгөө автобусны жолоочд хүлээлгээд өглөө. Зэ. Энээс хойш бол тэр бараа гэмтэл учрах юм бол одоо энэ бол эрсдэл нь худалдаа авчих болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас амьдрал дээр гардаг маргаан байхгүй. Би ингээд бараагаа үлээгээд авсан юм чинь юу байна? Тэгнэ зөндөө харахсан байна. Тий. За тэгэхээр бол хэрв энэ нь тээвэрлэгчийн буруугаас болсон гэвэл одоо тэр тээвэрлэгчээс худалдан авагч чинь хохирлоо нь хэмжлэх юм байна. Та миний ямиг хэмглээд аваад ирчээ гэдэг яриа. Тэгэхээр нөгөө анх хүлээлгэж өгтөөл нөгөө нотлох
баримтаал бас хийх нэр зураг хөргийг авдаг ч юм уу, бичлэг хийдэг ч юм уу тий. Тий. Тэгэхээр энийг бол одоо сонсож байгаа манай Худалдагч жолооч нар бол яг энэ дээр бол бас их анхааралтай байх хэрэгтэй байхгүй юу? Хэрв та хоёр худалдагч худалдан авагч хоёрын дунд тээвэрлэлт хийж байгаа нөхцөлд бол худалдагчаас барааныхаа тэр чанар нөхцөл байдлыг бүрэн бүтэн гэдгийг нь шалгаж хүлээж авах асуудал байна. Тэгж авахгүйгаасаа болоод худалдан авагчид төлөөгээд өгсөн чинь нөгөөх нь эвдэрсэн байвал нөгөө тээвэрлэгч чи хариуцах зөрөв болчих жоох. Бүрэн бүтэн байдал нь алдагдчихвол тий. Тэгэхээр тээвэрлэгч яах вэ гэхээр нөгөө худалдагчаас анх шалгаж авах асуудал гарч байгаа байхгүй. Худалдагч нь ч гэсэн бас баримтжуулж өгөх хэрэгтэй болчихж байгаа юм байна шүү дээ. Ийм нэг асуудлыг бол бас ерөнхийдөө бол анхаарах хэрэгтэй. За юуны одоо шаардлага гаргах хугацаа гэж байна. Барааны доголдолтой холбоотой. Худалдан авагч. Тий, худалдан авагч. Тэгэхээр бол хэрв худалдан авж байгаа барааг тухайн үед нь шалгаж авах боломжтой байсан. Худалдан авагч өөрийн буруугаас шалгаж аваагүй ийм байх юм бол нөгөө худалдан авагч чинь шаардлага гарах эрхээ алдчихж байгаа. Одоо гомдол гарах эрхээ. Тэр дорн юм байна шүү дээ тий бүр. Тий. Гэтэл нөгөө одоо ийм угсарцсан юм дангитай тэр гадна талаас нараа тэр доторх юуг нь харж болохгүй юм байна шүү дээ. За тэгвэл энийг бол баталгаат хугацааныхын дотор тэр гомдол гарах шаардлагатай болчих. Тий. За тэгэхээр бол энэ маань бол өөрөө ингээд машин байвал яахын, орон сууц байвал яахын, тийм ээ бусад эд хөрөнгө байвал яахын ингээд нарийн задарна. За тэгтэл нөгөө энэ худалдан авах гэрээ чинь дотроо дахиад зүгээр шууд нэг нь мөнгө төлөөд нөгөөт нь шууд худалдаад авж байгаа юм худалдаа авах хэлбэр байна. Гэтэл зээлээр худалдах хэлбэр байна. За зээлээр худалдах хэлбэр гэдэг нь яах вэ гэхээр нөгөө өмчлөх хэрэгээ шилжүүлчихэж байгаа нөгөө бараага мөнгөний авахаасаа өмнө. Тэгээд худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг нь цуулаад төлөх энэ худалдан авалтын хэлбэр бол үндсэндээ бол зээлээр худалдан авах гэрээ болчихж байгаа. За арилжааны гэрээ гэсэн бас гэрээ байдаг. Одоо бидний хилээс сурцсанаар баардрыг яриад байгаа шүү дээ тий. Баардрын гэдэг чинь бол чи өөртөө байгаа нэг эд хөрөнгийг надад байгаа нэг эд хөрөнгөөр сольж байгаа юм. Хараар ярих юм бол тулаад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр чи надад өгж арилжж байгаа барааныхаа эд хөрөнгийнхаа хувьд бол чи худалдагч, би худалдан авагч. Би чамд одоо бараа солилцоогоор өгж байгаа эд хөрөнгийнхөө хувьд бол би худалдагч, чи худалдан авагч болчихж байгаа юм. Тэгэхдээ энэ нь бол нөгөө нэг түрүүчийн хэлдэг нөгөө биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байхын шаардлага аль аль нь явж байгаа юм дээр бол. Тий. Тэгэхээр бол хоёулаа үнийн дүн ойролцоо байх юм бол тулгаад шууд сольж болно. Тодорхой хэмжээний зөрүү гарах юм бол хин нь хиндээ мөнгө төлөхийн тэрийг тэр арилжааныхаа гэрэн дээр тохирчдөг. Чинийх арай илүү үнэтэй байж болно. Минийх арай дутуу үнэтэй. Тэгвэл чиний үнийг би зөвшөөрнө, миний үнийг чи зөвшөөрнө. Тэгэнгүүт хоёр үнэ зөвшөөрөлцөхдөө зөрөө гараад ирнэ. Зөрөөгийн тэгэхээр би чамд мөнгөөр төлж таарч байгаа юм. Эсвэл би дахиад тэр зөрөн дээр нь дахиад өөр одоо эд хөрөнгө. Нөгөө машин оролцуулж болно гэдэг шиг юм болчиход байна. Ерөөсөө л яг наадах чинь бол тодорхой хувийг нь бол арилжаа хийчихэж байна. Үлдсэний нь бол зөрөөг нь мөнгөөр тохирчлоо гэсэн санаа. За хүмүүс бол тэр болгон бас сонсоогүй нэг хэлбэр байгаа юм. Буцаан худалдан авах эрхтэй худалдах гэдэг. Шууд худалдчих болдог байх нь. Буцаан худалдан авах эрхтэй нөхцлөөр худалдах гэж бас нэг юм. Энэ чинь амьдрал нөгөө баян гэдгийн жишээ юм баггүй. Түр хадгалуулаад байгаа юм ааш. За ер нь бол нэг талын бол бараг тиймэрхүү. Өнөөдөр би чамд энийг худалдаж байна. Чи ч гэсэн энийг ингээд авчихвал юу бол байна? Сонирхол байна. Гэхдээ энэ бол чамд тэгэж насан туршид чинь хэрэг болохооргүй. Яг шаардлагатай үедээ хэрэгжилчээл чам тодорхой хугацаанд хэрэглэгдээд буцаага чи тэрийг хэрэггүй болчиход буцаага зарах гэдэг нь шүү дээ. Миний хувьд ч гэсэн яг одоохондоо мөнгөний хэрэг болоод идэг. Тэгвэл энийг бол бүр зарчихлаар надад бас нэг жаахан тиймэрхүү байгаад идэг. Тэгвэл би буцааж авмаар байна. Тэгвэл одоо хоёулаа нөхцлөө тохирох нь шүү дээ.
Энэ гэрээ бол нөгөө буцаан худалдан авах нөхцөлтэй худалдан авах гэрээ гэдэг ийм хэлбэр байж болох гэдэг. Энэ өөрөө айгүй тийм сони хэлбэр байгаа. Гэхдээ амьдрал дээр бол байдаг гэдэг байхгүй юу? Худалдан авсан талд өгөхгүй гэж болохгүй юу? Яг үндсэндээ бол тийм боломж гэрээ хийх юм байна тийм. Гэрээний нөхцөл нь бол чи надад өгнө гэж байгаа юм. За тэгээд мэдээж бол гэрээнс татгалзах нөхцөл байж болно шүү дээ. Би өгөхгүй гэх асуудал байж болно. За тэгээ энэ маргаан бол үндсэндээ тэгээд шүүхрүүл явна гэсэн. Энэ дээр харин ямар юм бэ гэхээр бол хугацаа заагаад өгсөн байдаг. Энэ буцаан худалдан авах нөхцөлтэй гэрэн дээр бол 5 жил гээд. Тийм 5 жил дотроо би буцааж худалдаж авах ийм эрхтэй байдаг. За иймэрхүү зүйлүүд бол үндсэндээ бол худалдаа авах гэрээний ерөнхий ийм нөхцөл юм. За тэгээд хоёулаа дараагийн одоо цуврал дээрээ нөгөө төрөвчийн хэлдгээр түгээмэл байдаг одоо зүйлүүдийг худалдаа авах асуудал. Илүү жоохон задлаад те детальчлаад явах нь шүү дээ. За баярлалаа. За ингээд энэ хүрээд өнөөдрийн мэдмэр юм байна нэвтрүүлгийн маань дугаар өндөрлөж байна. Анхаарал хандуулсан нээж сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаар хүртэл түр баяртай мөн мэдлэг мэдээлэл олгосон танд бас маш их баярлалаа. За түр баяртай үзэгч. За түр баяртай.